За сайн байцгаана уу. Өнөөдөр подкаст вебсайтаа хэрхэн захиалах вэ гэдгийг ингээд нэг бүрчлэн шат дараагаа үзүүлнэ. За тэгээд ингээд хар зураасаар харагдаж байгаа хэсгнүүдийг дагаад хийгээд байгаарай. За эхлээд энэ хөнгөлтийн купон кодоо копи хийгээд авчих. Нэг газар хадгалжгаад тэгээд энийг ашиглана гэсэн үг шүү. За энэ пакийнхаа цэнхэрдэж харагдаж байгаа линк руу орно. За энийгээ дараад орно. За энэ домен нэр шинээр авах гэсэн хэсэг ингээд цэнхэрдээд харагдаж байгаа. За энэ нь идэвхтэй байх ёстой. За тэр домен гэсэн хэсэг дээрээ вебсайтынхаа нэрийг бичнэ. Одоо нөгөө үүсгэж байгаа вебсайтынхаа нэрийг бичиж өгнө. Доод талд хэсэгж харагдаж байгаа энэ cig.com гэсэн хэсгийн тэр жижиг хар цэгэн дээр дараад за тэнгууд ингээд сонголтууд нь гараад ирнэ. За тэр cig top гэсэн хэсгийг сонгоо шүү. Cig top гэсэн. За манайхан болохоор энэ cig top-ыг авч яж хөнгөлтөнд орно. За cig.com, cig.me эдэргээд өөр юмыг авах юм бол за нэмэлт мөнгө төлнө шүү. 30,000-аас их болно гэсэн үг. Тэгэхээр cig top-ыг дараад шалгахаа дарангуут за нэр чинь авах боломжтой бол ингээд энэ авах боломжтой байна гэд гараад ирнэ. За өөр нэр бичиж үзье. За жишээ нь одоо сондорч гэдэг юм уу те. За сондор гэд бичээд үзье. За тэнгууд энд X-лээд сондор cig top-ыг авах боломжгүй байна гэж гараад ирж байна. За хэрвээ таны нэр ингээ гараад ирэх юм бол за энэ домен нэрээр ингээ үүсгэгдсэн байна гэж та нэрээ солих шаардлагатай шүү. За буцаад нөгөө нэр бичихийг гэж үзээд за энэгээрээ цааш үргэлжлүүлье. За авах боломжтой юм чинь сагсанд нэмэх гээд энийгээ дарна. За тэнгууд тэр доод буланд үргэлжлүүлэх гээд гараад ирнэ. За энийгээ сонгоод энэ дээрээ дарна. За ингэж гарч ирэх ёстой шүү. За тэнгуут нь доошлуулад за ингээ 69,000 төгрөгийн үнэтэй жилийн за ингээ үргэлжлүүлэх төвчөө дарна. За тэнгуут ингээ гараад ирнэ. За биднэрт домен нэр нь одоо үнэгүй учраас за энэ домен нэрнийхаа тэр хогийн савн дээр дараад за бүтээгдэхүүнийг устгах гээд устгах чинь тэр хогийн савн дээр дарна шүү. За тэгээд энд нөгөө хамгийн ихэнд хуулж авсан хөнгөлтийн купоноо энд паст хийж өгнө. Тэгээд код шалгах хэсэг дээр дарангуут за идэвхжүүлэх кодыг хүлээн авлаа. Таны захиалгын дүн шинжлэгдлээ гэд гараад ирж байна. За тэгээд доошлуулаад харангуут ингээ 39,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэгдээд за доошлуулаад энэ хувийн мэдээлэл хэсгийг бүгдийг бүрэн бөглөх хэрэгтэй шүү. За нэр, овог, утас, гэрээ хаяг гэд бүгдийг нэг бүрчлэн ингээ доошлуулаад бөглөнө. За бөглөхгүй байвал яах вэ гэх юм бол бүгд алдаа заана. За жишээ нь шууд ингээ тооцоо их дээр дарлаа гэж бодъё. За тэнгууд ингээд улаанаар за энэ алдаануудыг засна уу гэд гараад ирж байгаа. За би бүх
хэсгийг бөглөөг учраас ингээ бүх хэсэг гараад ирж байгаа. За тэнгууд хувийн мэдээллээ бүгдийг бөглөөд за нэр, овог, утасны дугаар, гэрээ аяг. За энэ дээр нөгөө Улаанбаатар хотын zip код гэх юм бол нөгөө 11,000 байдаг. Тэгэхээр та тэр zip код гэсэн хэсгэн дээр 11,000 гэд биччихээрээ. За энэ төлбөрөө ямар хэлбэрээр төлөх вэ гэж гараад ирж байна. За би нөгөө ихэвчлэн интернет банк ашигладаг учраас энэ Q-Pay-ээр төлчихье. За дээр бол картаар шилжүүлэг гэх мэтэн сонголтууд байна. За ингээд доошлуулангууд нийт дүн нь 30,000 төгрөг болцсон байна. За энэ тооцоо их дээр даръя. За би нөгөө өмнө нь энэ мэйлэрээ вебсайтынхаа нэр, домен нэрийг авсан болохоор ингээ алдаа зааж гин. За бас нууц өгөө хийгээгүй байна гэж алдаа заасан байна. Тэгэхээр хэрвээ ингэх юм бол та нөгөө ашигладаг бас өөр Gmail-ээ хийж ирээ. Мэдээж нөгөө нууц үгийг мартцсан эсвэл ашигладаггүй мэйлээ хийчих юм бол нөгөө нэвтрэх нэр, код энэ төр чиг ирэхээр тэгээд бас мэйлээ баталгаажуулж энэ төр болохгүй болохоор та заавал ашигладаг мэйлээ хийгээрээ. За тэгээд төлбөр болохоор картаар, Q-Pay-ээр, шилжүүлгээр, Monpay-ээр гээд аль нарч болон. За энэ Q-Pay нь болохоор интернет банк ашигладаг хүмүүст илүү тохиромжтой байна. За тэгээд өөрснийхөө ашигладаг аль нэгэн төлөх боломжтойгоо сонгоод за мэдээллүүдээ бүгдийг бүрэн бөглөөд тэгээд тооцоо их дээрээ дарнаа. За тэр нийт дүнгээ сайн анхаараарай. Энэ нийт дүн 30,000 төгрөг байх хэрэгтэй шүү. За та нөгөө сагсандаа нэмэлт янз бүрийн юм хийсэн байх юм бол за нийт дүн чинь илүү гараа явчих шүү. Тэгэхээр сагснаасаа устгаарай. За энэ долгионтой зүйл гарч байгаа юм бол уншиж гин гэсэн үг шүү. Тэгэхээр та хүлээгээрэй. За нэг удахгүй хаа гэж бодож байна. За бөглөхдөө тэр мэдээллүүд zip код энэ дээр анхаараарай. За zip код нь Улаанбаатар хотын бол 11,000. Тэгээ та zip кодоо яг дүүрэг энэ төрөөрөө хайгаад олъё гэх юм бол zipcode.com гэдэг лүү дээ. Тэгээ хайнгуут байршил заасан тийм улаан тэмдэгтэйгээ дээр zip коднууд чинь гараад ирдээ шүү. За тэндээс за өөрснийхөө байршлын zip кодыг бас бичиж болно. За энэ маань бас нэлээд удаан уншигддаг юм байна шүү. За ингээд төлбөр хийхээр сонгосон таны гарц руу чиглэж байна. За миний болохоор тэр Q-Pay сонгосон болохоор Q-Pay харагдаж байна. Ингээд мэйлээ баталгаажуулах хэсэг гарч ирж байна. За доод хэсэгт бол энэ нөгөө төлбөр төлөх за энэ төлбөр төлөх Q-Pay хэсэг маань харагдаж байна. За энэнийхээ кодыг нь скриншот хийж аваад ч юм уу эсвэл өөр утаснаас интернет банк энэ төр ашиглаж агаад та ингээд төлчөөрэй. За тэнгуү төллөнгөт төлбөр төлсөн баримт за тэгээ буцаад нөгөө нэг нэвтрэх нэрийн код энэ төр чинь бүгдээрээ Gmail чээр чи ирнэ шүү. Тэгэхээр Gmail-ээ баталгаажуулаад Gmail-ээ шалгана гэсэн үг шүү.
Gmail-ийг ашиглана. Тэгэхээр заавал өөрснөө хэрэгэлдэг Gmail-ийг оруулаарай. За ингээд сайтаа захиалчихна. Сайтаа захиалгуудаа пак бол 3 хоногийн дараа сайт юу нь бол бэлэн болно гэж хэлээд байгаа шүү дээ. 72 цаг хүлээх шаардлагатай гэд. За хүлээснийхээ дараа одоо сайтаа бэлэн болсон хэсгийг яаж шалгах вэ гэх юм бол хором руугаа ороод хайх хэсэг дээр нь за www.cig за өөрийнхөө нөгөө захиалсан сайтынхаа нэрийг нь бичээд cig top гээд тэгээ хайх байгаа. За бид нэр бичих гээд сайт захиална гэж одоо ингээ үзсэн шүү дээ. За тэрийг ингээд хайгаад үзье. Ингэж бичээд за go search ч юм уу тэр хайх товчоо дарнаа. За ингэж гарч иж байгаа юм бол таны сайт бэлэн болоогүй байна гэсэн үг. Одоо ийм нэртэй сайт байхгүй байна гэсэн үг. За тэнгуут хэдүүлээ түрүү нөгөө сондор цэг топ авах боломжгүй байна гэж хэлжсэн шүү дээ. За тэгвэл тэрийг үзье. Сондор цэг топ гингүүт. За ингээ гараад ирж байна. За энэ нь болохоор дүнгийн бэлэн болсон сайт байна гэсэн үг. За та энийгээ одоо нэвтэрж ороод өөрийнхөө админ ирэхээр нэвтэрж ороод янзлна гэсэн үг. Ийм шууны зурагтай сайт. Одоо ингээ дүнгийн бэлэн болсон байгаа сайт гэсэн үг. За одоо харин WordPress-тэйгээ холбоод янзлсан сайтыг үзье. За энэ Shortcut Top гэдэг бол миний сайт байгаа. За энэ сайтыг би захиалж аваад за тэгэд WordPress-тэйгээ холбоод WordPress-ээр ингээд янзлсан байгаа. Shortcut Top гээд. За мөн ингээд доор нь харагдж байгаа 1 2 3 гэсэн бол ингээд мэдээллүүд оруулсан. Одоогор бол 3 мэдээлэл ингээд оруулсан байна гэсэн үг. За тэгэхээр таны сайт ингээд аль шатн дээрээ яваа вэ гэдгийг одоо ингэж шалгах нь бэ шүү.